За сайн мэцхан энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд би одоо яг групптэй харилцан гээд номыг уншиж байгаа. Одоо ингээд талаас илүү хувьдаа орсон. Тэгээ энэ номыг уншиж эхэлснээс хойш миний одоо сошиал дээр хийж байгаа зүйлүүд маань илүү их өргөн агуулгатай, илүү өөртөө ихтэй хийж эхэлсэн байгаа. Тэгээд энэ нөгөө гол зүйлдээ төвлөрөх одоо бусдын одоо тэр ятгалаг юунд нөлөөлөхгүйгээр өөрийнхөө хийж байгаа зүйлдээ төвлөрөх. Дээрээс нь бусдад одоо ингээд өөрийнхөө одоо зорж ойлгуулах гэж байгаа зүйлээ ойлгуулахын тулд ямар байх вэ гэдэг зүйлүүд маш их зүйлүүд энэ дотор агуулгдсан байдаг. Дасгал ажлууд хүртэл байдаг. Тэгээд 8 дахь бүлгийн төгсгөлд ойлгосон зүйлүүд гэх юм бол бусдад одоо хэрхэн сайн нөлөөлөх үү, сайнаар нөлөөлөх үү, эрэг сэтгэлдлийг хэрхэн нөлөөлөх үү? Одоо тэгдэж штэ нөгөө хүмүүс чинь цагаан илгам, хар илгам гэж ярьдаг. Тэгэхээр хүнд чинь нөгөө нэг хитрхийх одоо ингээ өөрийгөө ингээд лагаар мэдрүүлэх чинь бас тодорхой хэмжээнд атаархал ч юм уу тийм сөрөг мэдрэмжийг төрүүлнэ. Хитрхий сул дороогоор мэдрүүлэх юм бол хүмүүс чамайг одоо дээрлэх гэж оролдоно гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлүүд байдгийн байна. Дээрээс нь миний зорж байгаа зүйл бол хүмүүст одоо өөрийнхөө амьдралыг өөрөө бүтээх боломжтой, өөрөө бүтээхийн тулд танаас шаардлагатай хийх зүйлүүд байгаа. Түүнийг хийж эхлээрэй. Хийж эхлэхийн тулд одоо бие эрүүл байх хэрэгтэй, сэтгэл эрүүл байх хэрэгтэй. Мэдээж одоо сонирхолтой өөрийнхөө хийж чаддаг зүйл бүтээл чанарыг хөгжүүлэх шаардлагатай гэсэн үндсэн 3 зүйлүүдийг бол групп дээр одоо хэрэгжүүлээ явж байгаа. Тэгэхээр энэ зүйлийг түгээхийн тулд би юун дээр анхаарах уу? Хэл яриан дээр яаж анхаарах уу? Одоо гэдэг зүйлүүдийг бас суралцах шаардлагатай байсан. Тэгээ энэ номноос бол суралцаа явж байна. Та бүхэн маань бас групптэй нэгдэхийг хүсвэл комент үлдээгээрэй, би чатаар бас мэдээлэл явуулъя. За ингэ баяртай.